Засгийн газар төрийн өмчт компаниудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгохоо илэрхийлсэн. За ингэхдээ одоогоор бодитоор ажил хэрэг болж амжаагүй байна. Харин засгийн газрын олон улсын зах зээлд гаргасан бондын ханш улс төржилтөөс үүдэн буурчээ. Эдгээр мэдээллийг эдийн засгийн болонд сэтгүүлч уянгат дэлгэрүүлнэ. Баярлалаа орой мэндийг хүргэе. За тэгэхээр улсын хурлын намрын чуулганаар бол нийтдээ 18 төрийн өмчт компанийг Монголын хөрөнгийн биржид нээлттэй хувьцаат компани болгоно гэж бол мэдээлээд засгийн газраас мэдээлээд үндсэн чиглэлийг нь хилцүүлэхээр улсын хурлд өргөн барьж часан байгаа. За одоо хаврын чуулганаар хэлсэн гэсэн үг. За тэгвэл энэ дунд ямар компаниуд багтж байна вэ гэх юм бол МЯАТ, Эрдэнэс таванталгай, за амгалан дулааны станц, Эрдэнэт үйлдвэр, хөдөө аж ахуйн бирж, Багнуур хувьцаат компани, Монголын хөрөнгийн бирж гэх мэтчлэн эдгээр нийт 18 компани бол багтаж байгаа. За эдгээр компаниудыг ийхүү олон нийтэд нээлттэй хөрөнгийн биржээр одоо гаргана гэж байгаа нь өөрөө цаад учир нь бол мэдээж хэрэг одоо санхүүгийн байдлыг сайжруулах, нөгөө талдаа засаглалыг сайжруулах, мөн одоо эрчим хүч болоод зам тээвэр альва тухайн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний үн өртөх нь бол зах зээлийн зарчмаараа тогтох, мөн зах зээлийн зарчмаар өрсөлдөөн бий болох, хөгжих боломжийг нь бол нээх хүрээнд эдгээр компаниудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгоно гэж бол мэдээлсэн. За одоо явцын талаар ямар байгаа юм бэ гэдэг дээр бид бүхэн мэдээлэл авсан. Монголын хөрөнгийн бирж дээр бол одоо яг ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа. За энэ ондоо багтаад бол яг энэ ажил бол хангалттай урагшлах боломжтой гэж үзэж байна. Хөрөнгийн биржийн хувьд бол ажлын хэсэг байгуулаад өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэгдсэн саналын хүрээнд 15%-ийг нэмж олон нийтэд санал болгоно гэдэг ийм агуулгаар проспектус бэлдээд хөрөнгө оруулагчдаа судлаад ингээд ажиллаж байна. Эрдэнэс таванталгай хувьцаат компанийн хувьд бас мөн адил хувьцаат компани манай бэлждэг бүртгэлтэй учраас энийг одоо юу гэдэг хоёр дахь зах зээлийг нээгч гэдэг юм нэмэлт хувьцаа борлуулах ажиллагаа бол хайцсангуй богино хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой. Харин Төрийн банк болон Эрдэнэс таванталгай хувьцаат компанийг бол бас энэ ондоо багтаан Монголын хөрөнгийн биржээр дахиад нэмэлтээр бол хувьцааг гарах боломжтой гэж харж байгаа. За яагаад тэгэхээр Төрийн банкны хувьд гэхэд бол аль хэдийн бол одоо системийн нөлөө бүхий 5 банкны нэг учраас хөрөнгийн бирж дээр бол хувьцааны тодорхой хэмжээгээр бол нээлттэйгээр арилжаалагдаад эхэлчихсэн байсан учраас гараад эхэлчихсэн учраас одоо үлдэгдэл одоо 10% ч юм уу зах зээл дээр бол нээлттэйгээр арилжаалах боломж нь бол илүү нээлттэй учраас богино хугацаанд гарах боломжтой гэж харж байгаа юм. Эрдэнэс таванталгай хувьцаат компанийн хувьд 73 орчим хувийг нь бол Эрдэнэс Монгол нэгдэл, за 26 зууны 94% нь бол Монгол Улсын 3.4 сая иргэн, за Тэг зууны 6% нь үндэсний 487 аж ахуйн нэгж эзэмшдэг. За энэ хувь хэмжээг бол одоо тодорхой хэмжээний төрийн мэдэлд байгаа гэж хэлэхүүц хувь хэмжээнээс бол тодорхой хэмжээг нь ийхүү Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэйгээр бол арилжаалахаар төлөвлөд байгаа. Шинжээчдийн зүгээс харж байгаа нь болохоор хөрөнгө оруулагчийнхаа бааз суурийг бий болгох хэрэгтэй гэж зөвлөж байна. Урт хугацаанд үргэлжилж байгаа нь бол илүү нэг хөрөнгө оруулагчийнхаа бааз суурийг бий болгоод түүний дараа одоо нээлттэй болох нь зохистой болов уу гэж харж байгаа. За мэдээж засгийн газраас хэрэгжүүлж байгаа одоо энэ төрийн өмчийн компаниудыг илүү ашигтай болгохын алдагдлыг бууруулъя. За энэ авч ирж байгаа одоо арга хэмжээ. За тэрний нэг хэсэг нь магадгүй нээлттэй болгож байгаа бах. Тэгэхээр энэ өрөнд бол дэмжиж ажиллах хэрэгтэй. Гэтэ хөрөнгө оруулагчийн бааз суурийг зайлшгүй бэлдэхгүй бол за одоо харахаа одоо бид нар дээр хөрөнгө зах зээл дээр бэлэн нээлттэй авч хөрөнгө оруулагч нар бол харьцангуй бага. Засгийн газрын зүгээс бол энэхүү 2025-аас 2028 оны хооронд эдгээр 18 төрийн өмчт үйлдвэрийн газар болон компаниудыг бол нээлттэй арилжаалж одоо нээлттэй компани болгоно гэж бол мэдээлсэн. За ингээд нийтдээ 10-аас 66%-ийг нь бол хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөсөн энэ юм аа.